Сайн байцгаана уу? Намайг Дагийн магдаг. За би гэрлийн өргөөний гайхалтай судруудыг уншдаг болоод өдий 3 жил гарсан болсон байна. За гэрлийн өргөө гэдэг байгууллагт анх хайр танилцсан гэхээр санаа нөгөө би Зөв Таваа гэдэг подкаст байдгийг олж мэдээд тэгээд тэрийг уншиж агаад гайхалтай судрууд бас ингэ байдаг гэдгийг мэдээд тэрнээс хойш гэрлийн өргөө гэдэг байгууллагатай танилцаад тэр судруудаас боломжоор авч уншихыг хичээгээд за мөн M-book гэдэг аппликейшн дээр байдаг судруудыг бас аудиогоор нь бүгдийг авч сонссон байгаа. За тэгээд судрын клуб гэдэг энэ судруудыг уншдаг залуучуудын одоо клуб байдгийг бас олж мэдээд тэд нартайгаа нэгдэж нэлээ олон одоо үйл ажиллагаануудыг хамт зохион байгуулж, хамт судруудаа уншиж, ярилцаж, хэлэлцүүлэг хийж үйл ажиллагаанд хаяа идэвхтэй оролцож явдаг байгаа. За тэгээд энэ гайхалтай судруудыг би надаас гадна олон хүмүүс олж мэдээд уншаасаа тарих оюунаа одоо аминд им шимт хичээлээр тэтгэхээсээ гайхалтай үүдийг одоо сургаалуудыг өөх түүхүүдийг чин үнээр мэдэж аваасаа гэсэн үднэс би юм танилцуулга одоо видеог зурлаар хийе гэж би маш их бодож аваад хийж эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ гэрлийн өргөө гэж ямар байгууллага юм бэ гэдгийг ерөнхийдөө товч хүргэе. За гэрлийн өргөө гэдэг маань 2011 оноос эхлээд Аянга удган гэдэг нэртэй эгч маань үүсгэн байгуулсан. За энэ хүн бол одоо ерөнхийдөө 40 милион гарсан насан дээрээ анх бөө болж онгодуудыг биедээ бодлогодог болсноор энэ гэрлийн өргөө гэдэг байгууллагыг өөр адилхан улаач нарыг нэгтгээд одоо миний ойлгосноор бол 100 гаруй улаачд байдаг. За тэд нар ихэнх нь нөгөө 13 дугаар зууны үед амьдарч исэн одоо Баатар жанждууд, хаттууд тэр үед амьдарч исэн маш олон хүмүүсийн одоо сүнс нь нэгдээд улаач нар нэгтээд энэ олон үйлүүдийг, судруудыг бий болгож бүтээсэн маш олон ажлуудыг хийж явдаг байгууллага юм билээ. За яг төрийн бус байгууллага бол биш. Ерөнхийдөө Facebook-ийн групп маягаар одоо явдаг. За тийм улаач нарын нэгдэл гэх юм уу. За ерөнхийдөө цаад утгаараа онгод гэдэг бол хадгалагдсан, дархлагдсан оюун ухааны сүнснүүдийг хэлж байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн сүнснүүд байгаль болон хүнд одоо маш тустай ээлтэй үйл хийснээрээ одоо хүний төрлөөсөө дэвшээд онгод болж одоо дархлагдсан оюун ухааны хэлбэрээр хадгалагддаг. Тэр хүмүүсийн оюун ухаан бол одоо улам ингэж хөгжиж тэлж явна гэхээс дороотхоноос хуурахаа гэж бодож байна. За тэгээд одооний бөө буюу улаач дээрээ бууж ирснээрээ биднэрт гайхалтай 13 дугаар зууны үеийн түүхийг бид нар нууц товчоон дээр байдгаар л мэднэ те. Тэгэхээр тэрийг бүр дэлгэрүүлж яг хүн болгон өөрсдийнхөө түүхийг одоо би амьдарч байхдаа тэгдэг байсан, ийм хоол иддэг байсан, ийм найзуудтай ингэж учирч уулзч исэн, ээж аав маань ингэж намайг хүмүүжүүлсэн, өсгсөн гэд бүх түүхүүдээ одоо ярьж өгсөн байгаа биднэрт. За тэр ярьсныг бол одоогийн энэ тоног төхөөрөмжүүд дээр хурааж авснаа хэсэг бүлэг хүмүүс бол ингэж ном судар болгон буулгаж биднэрт одоо 40 гаруй судрыг өргөн барьсан байх нэ. За гэрлийн өргөөний улаач нар бол үнэхээр гайхалтай ажилласан хүмүүс байдаг. Би та нартай маш их баярлалаа. Та нарынхаа буйнаар энэ гайхалтай Баатар жанжид, хаттууд тэр үеийн одоо нэрэнд гараагүй баатруудын тухай хүртэл бид нар маш их мэдлэгтэй мэдээлэлтэй болсон. За өдөрт бол 40 орчим судруудыг одоо бидний гар дээр хүргэсэн байгаа. Тэгээ хамгийн сонирхолтой нь бол яг нөгөө хувь хүмүүсийн амьдралын түүхүүд нь байсан. За тэгээ тэрний дараа бид нарт яг мэдлэг оюун болгож өгөхөөр өөстө нэр маш их судруудыг одоо өгсөн байгаа бидний гар дээр. Тэнийг бол одоо үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай, талархалтай үйл байсан шүү. Та нартай би үнэхээр их баярлалаа. Тэгээд яг энэ над шиг энэ судруудыг ингэж чин сэтгэлээсээ хүлээж авч уншдаг хүмүүс бас ховор байдаг. Жишээ нь минь одоо гэр бүлийн хүн болон ах эгч нар, дүүнер минь огт ойлгодоггүй. Бүү гэж юу ийм судар бичнэ гэж юу гэсэн үг юм. Ялангуяа тэр Чингис хааны эргэн тойронд амьдарч ирсэн хүмүүс одоо бүгд нэг зэрэг бууж ирээл ингээл судар бичиж идэг гэж юу гэсэн үг гэдэг нар огт ойлгож хүлээж авдаггүй. Гэхдээ ойлгож хүлээж авдаг одоо сүнсэнс ирсэн энэ талын мэдээллийг илэрхийлж байдаг маш олон хүмүүс байдаг байх надтай адилхан. Тэр хүмүүстэй би мэдлэг болохоор энэ пэйжийг нээсэн юм шүү. За тэгээд гэрлийн өргөөний судруудаас надаа хамгийн түрүү уншаасаа
хамгийн сонирхолтой байсан судар бол энэ өрөг тунхаг тамга гэдэг 4 бот судар байгаа. Дотроо одоо 4 бот хэрнээ нийт 10 хүний одоо яг амьдралын түүхэн энэ 4 боттой хуваагдсан бичээстэй байдаг. Эхний бот дээр болохоор одоо Исүүхэ Баатар буюу Чингис хааны төрсөн аав төрсөн угаас тодорхой шүү дээ. За Өөлөн их Сүүчгэл хатан гурвын түүх тэр жигтэй байж байдаг. Тэр гурван хүн одоо анх ээж аавтайгаа яаж амьдарч ийсэн, хүүхэд байхдаа ямар байсан, за тэгээ анх яаж танилцж ийсэн, за тэр Өөлөн их яг булаагдсан юм уу, үгүй мүү тэр түүхээ бүгдийг бичээд өгсөн байж байгаа. За тэгээ Исүүхэ Баатар маань одоо яаж булчин сууж өдөр болгон маш хүнд чулууг одоо хол замд ингэж аавынхаа одоо зааварчилгаагаар барьж гүйж ингэж булчин шүрмстэй олж исэн. За яаж тэр анхныхаа 10 уттай учирж исэн, найзуудтайгаа яаж таарч исэн. За жамуухан эцэг хар хадаан Баатартай яаж таарч исэн, нөхрөлж исэн, найзалж исэн, тэр хүнээс юу сурч авч исэн ингээд бүх гайхалтай түүхүүдийг бичсэн байгаа. За мөн Өөлөн их одоо анх яаж тэр одоо Исүүхэ Баатрыг тоохгүй, гэртээ оруулахгүй хөөрж хажиглж хэд хонж исэн, хэр удаан сарын дараа яаж дотносон, яаж хайртай болсон ингээд хайр сэтгэлээ хүртэл бичсэн байдаг. За мөн Чингис хааныг төрөх үед одоо Өөлөн их хээр одоо нүүж явах замдаа яаж төрж исэн, тэр хүнийг төрөхөд одоо зэлмэж анжны аав яаж одоо тус болж исэн гих жишээнүүд одоо Өөлөн их цус алдаад тэр Чингис хааныг төрүүлж яхад, Тэмүүжинг төрүүлж яхад ер нь би нэлийн хүнд байсан үед нь цусыг яаж нөхөж тэнхээжүүлсэн ингээл ийм гайхалтай бид нарын нөгөө нууц товчон дээр байддгөө мэдлэг болох гайхалтай маш их байдаг. За мөн Сүүчгэл хатан бол одоо Исүүхэ Баатрын хоёр дахь эхнэр яг их хатан болж авсан одоо ирсэн байдаг шүү дээ тий. Тэрийг Өөлөн их яаж одоо дахиад хатантай бол би төрийн ажил хийж чадахгүй чи төрийн хатантай бол гэж ятгаж яаж дахиж одоо эхнэр ахуулж ийсэн. За Сүүчгэл хатан ирээд одоо яг бас яаж хөөгөлж ийсэн тухай тэр гайхалтай хатны яг мундаг эрдэм чадвар юу ийсэн, Өөлөнтэй дараа нь яаж найзалж дотносож хүүхдүүдээ өсгөж ийсэн. За Исүүхэ Баатрыг нас орсны дараа нөгөө ядруухан амьдралыг яаж туулж байсан, хоогчин эмэгтэй одоо яаж тэр гурав хамтдаа гайхалтай хүүхдүүдийг өсгсөн түүх гээд маш гайхалтай түүхүүдээр эхний бот дээр байгаа. За тэгээд Бихтэр одоо Тэмүүжин харавсан гэсэн ойлголттой бид нөгөө нус тавчаа уншихад бол Бихтэр одоо Бихтрийг одоо ах нь дүүн ингээд харавцсан гэж ойлгож ирсэн бол үгүй байсан. Тайчуудын цэргүүд тэр хоёрыг муудалцсан байх үед нь яг харваад нэг эемгийн тэр хоёрт бол Исүүхэ Баатар нэг эемэг алтан эемгээ өгсөн байдаг. Тэрийг одоо авч татаруудад өхийн тулд одоо бүр цаашлуул алтан улстай одоо байлтахгүй байхын төлөө тэр эемгийн төлөө тэр хүүхдийг харавсан Тэмүүжинг бас нөгөө хулгайлаад авч яваад тайчуудын отгоор нэлийн зовлон үзүүлсэн байдаг тухай бүх түүхүүд гардаг. Тэгээ тэрийг одоо хүн болгон өөрөөсөө өнцгөөс ингээд ярьсан байдаг. Өөлөн их нэг талаас ярьсан, Сүүчгэл хатан нэг талаас ярьсан, Тэмүүжин өөрөө нэг талаас ярьсан. За тэр Билгүүтэй гэдэг тэр Бихтрийн дүү байна. За Тэмүүжингийн одоо бас дүү хасар гэд эдгээр бүгд ингээд өөрөөсөө өнцгөр амьдарч исэн хүүхдүүхээ юу тохиолдож исэн, юу боддог байсан, юу мөрөөддөг байсан, их Монгол улсыг байгуулахад өөрөө яаж тийм тус болсон гэд бүх түүхээ ярьсан. За дайснуудаа хүртэл яриулсан байдаг энэ судрууд дээр. Тэгээ ийм гайхалтай судруудыг би одоо ганцаархнаа уншаад, ганцаархнаа баярлаад, ганцаархнаа ийм эрдэм мэдлэг аваад суух бол айгүй муухай байгаа учраас та нартаа хуваалцаж байгаа юм шүү. За хоёр дахь бот дээр нь болохоор Чингис хаан өөрийнхөө түүхийг тэр чигээр нь ярьсан байдаг. За Чингис хаан Тэмүүжин одоо хүүхэд ээжээ, хүн бээжээ гэдэл эхэлдэг тий. За тэгээд Чингис хааны түүхдэр бол одоо мэдлэг болох зүйл маш их байсан. За жишээ нь 9 настайд нь ээж нь Өөлөн их минь одоо чи өөрөө одоо өмсөх хувцаа дээлээ өөрөө уралж ямар нэгэн байдлаар чи өөрөө олж одоо дээлээ ойж өмс надад хамаагүй одоо ч том болсон гэд хөвөө явуулцдаг. Ер нь бол хүүхдүүдээ бүгдийг тэгээ явуулцдаг. Гэсэн чинь одоо Тэмүүжин 9 настай байх үедээ
айл болгоноор ороод надад би тийм ажлыг хийж өгье. Надад ийм одоо хурган дээл одоо хурганы арьс өгөөч. Надаа яаж явахын зааж өгөөч гэд ингээд айгүй хичээнгүүгээр өөрөө дээлээ урлаад өвлийнхөө дээлийг өмссөн байдаг бол за хасар гэд яг дүүн одоо маш сэргэлэн ямар нэг өөрийнхөө нөгөө мэдлийн нэг хонь одоо төлөг байсан тэрвээ зараад дээл олоо өмссөн байх жишээтэй. Тэгээ хүүхэд болгон ямар арга техник залтай байсан хүүхэд байхдаа ямар хүүхэд байсан бүх түүхээ хуваалцсан байдаг. Тэгэхээр өдийн одоо манай 9 настай 10 настай охин бол юу дээл урлаад өмсөх битэл урагдад цаарснаа ч нөхөж үзээгүй явж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр хүүхдүүдэд ямар нэлцгааны яриа юм заахгүй өсгөж байгаа вэ? Ямар нэг юм байгалийн гамшиг ч юм уу, ямар нэгэн дайн дажин юм тохиоллоо гэхэд бид нар ямар нэлцгай хүүхдүүд өсгөж байгаа вэ? Ямар чадваргүй хүүхдүүд бий болгож байгаа вэ гэдгээ ухаарах юм бол энэ судруудаас маш их байсан. За 3 дахь бот дээр бол Чингис хааны одоо төрсөн дүү Квачигүн гэж одоо ар ноён Хажигүн гэдэг нэртэй ийм Монгод бас өөрийнхөө түүхийг ярьж өгсөн байгаа. Хамгийн бага дүүн гэсэн үг шүү дээ тий. За тэгээ Хувлаа жанжин Боорчуу жанжин гэд хоёлаа нөгөө 9 урлагийн нэг байгаа шүү дээ. Энэ хоёр онгод бол бас өөрсдийнхөө түүхийг анх одоо Тэмүүжинтэй яаж учирч исэн, анхны дайндаа яаж орж исэн гэл бүх гайхалтай инээдтэй уйлмаарч үе, инээмээрч үе бүх юмнуудыг ээж аавхаа тухай бүх юмыг бичиж үлдээсэн байгаа. Унших юм бол үнэхээр гайхалтай. За жишээ нь одоо би юм Квачигүн гэдэг эхлэлийг уншиж өгье л доо. Одоо яг юу гэж эхэлж ийнэ гэхээр ар ноён Квачигүн хов дунд хорч би ерөндөгч вэ Квачигүн гэж юм одоо түлхүүрөг хэлсэн байна. Би Борчигүн овогт Исүхэ Баатрын хөвөн болж мэндэлжээ. Квачи нэртэй яриан дуудлагад хачуу болон хувьсжээ. Гүн гэдэг бол хожим авсан цол. Мэргүн гэдгийн гүн байгаа юм. За мэдэх байхдаа та үрс. Квачигүн гэд их отгтын их тэргүүд болсон нэрс байдаг. Да тэдний нэрстэй ижил хөлгөө. Зөн гүн гэсэн утгатай да тэнгэр газрын зөнлийг гүн мэдрэгч тэнгэр газрын үгийг сонирдогч гэсэн утгад нэр болно. Өнөө цагийн нэртэд үзүүлбэл бэлгүүн зүнж гэдэг нэртэй юм уу да. Намайг бэлгүүн зүнж болоосай гэсэн хүсэл эрмэлзлээр нэрийдсэн хэмээдэг. Отог аймгийнхаа тухай ярихад би самуун цагт мэндэлжээ. Самуун цагт мэндэлсэний учирт отгийн сайхныг мэдсэнгүй. Тиймээс Борчигүн отогт ямархан үйлдэл аримтай хэлж чадамгүй. Ямагтайч хан хүрээ бүлэн болж хамаг ардаанд хөхнүүлэх их голомтын хөвгүүд учигт хэмээн эцгийн тухай ярьсуу. За ингээл санагалзаж бүргэлцэхнээ эцэг минь их нэнжин хүмүүн байлаа гэдэл. Ингээд эхэлж байгаа байхгүй юу? Ийм гой өгнүүдийг та нар өмнө сонссон уу? Бүлгөө байжээ, химээжээ гэдэл те. Яг тэр үеийнхаа ерөнхийдөө яг тэр үеийн хэллэгээрээ бид нарт ярьж өгвөл бид нар мэдэж ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр яг одоо цагт бид нарыг ойлгох хэмжээний одоо яриа болгож хувьсаж ярьж өгсөн билээ. Тэрийг энэ улаач нар маань өөрсдөө оюундаа тунгаагаад одоо буулгаж энэ судар болгож бичиж өгсөн гэсэн. Судар гэдэг нь суу ухааныг авдарт одоо бид нар суу ухааныг дарж байгаа юм шиг тархиндаа энэ суу ухааныг дарж аваасай гэсэн үднээс судар гэж нэрийдэд энэ 40 гаруй судрыг биднэрт үлдээсэн байгаа шүү. За тэгээд Боорчууд жанжины түүх бол YouTube дээр Боорчууд жанжи онгод гэдэг яг энэ ном дээр судар дээр бичиж өгсөн түүхийн тэр чигээр нь одоо дуу хоолойгоор уншаад өгсөн байж байгаа. Тэндээс уншиж болно. За тэр нэгдүгээр бот буюу Исүхэ Баатар өөлөн их сүүчгэл 3-ыг Батминд гэдэг одоо ном нөгөө e-book ном уншиж өгдөг гахалтай хоолойтой хүн маань Facebook-ийн пэйж утсан дээрээ уншаад өгсөн байгаа. Тэрийг бас та нар унших завгүй бол шууд сонсчиж болно. Бага 40 минутаар 40 минутаар таслаад уншаад өгсөн билээ. За 4 дахь бот дээр нь болохоор энэ Чингис хааны үед одоо яг гоё үйл хэргийг бүтээсэн анхны сурлагын багш нар нь байсан одоо нэлээ настай байсан хүмүүс гэх юм уу да. Тийм хүмүүс бол 4 хүн өөрсдөө түүхийг үлдээгээд өгсөн байгаа. Нэгдүгээр нь Чарахан онгод гэдэг энэ
Салга уурлаач гэдэг нэртэй хүн билүү. За ямар ч байсан тэр үедээ мундаг урлаач хүн байсан. Алтан хучир гэдэг хүмүүсийн эцэг нь гэсэн. Өвгөн штэ. За их бит онгод гэдэг ширгээт өвгөн гэж байгаа. Энэ бол одоо Монгол домчийн судрыг бичсэн тэр үедээ маш мундаг одоо домч буюу эмч хийдэг байсан хүн байгаа. Энэ бол одоо тайчууд хотогт сүүлд амьдарч исэн учраас яг Чингис хааны одоо дайсан гэж үздэг байсан. Одоо тэр өнцгөөсөө нэлээд тэр муу хар хөөрч гэдэг юм уу Чингис хааныг нэлээд муулсан маягтай одоо өөрийнхөө өнцгөөс бүх түүхээ ярьж өгсөн байсан юм. Үнэхээр мундаг хүн. За хуйлдар жанжаа онгод гэдэг хуйлдар сэцэн бас одоо энэ Чингис хааны анхны бас сурлагын багш нарын нэг. За хар бики онгод гэдэг үүсэн өвгөн хар бики гэдэг чинь яг нөгөө Сүчгэл хатны аав штэ төрсэн аав нь. Тэгээ энэ хүн бас одоо ямар мундаг үйлүүдийг энэ 13 дугаар зуунд 12 13 дугаар зууны үед хийжсэн тухайга одоо өгүүлсэн байгаа. Ийм гахалтай бодис судар 4 бот байдаг. За та нар арай хэм дүнээр авъя гэвэл арга бэлэг буюу одоо 8 шаргын тэнд байдаг төвд нэг ихч энэ бүх судруудыг нэмэгдэлгүй үнээр нь борлуулдаг. Арга бэлэг төвийн 2 давхар төлөв энэ судруудыг зардаг нэг жижиг хөрхөөрөө байгаа. За эсвэл яг энэ гэрлийн өргөөний дэрэгдэх барайны цаслын газар байдаг тэндээс авч болно. За хүргэл дээр бас хөөгийн жил хошоогийн хүргэл дээр авч болох юм билэ. За номын дэлгүүрүүдээр бол жишээ нь Аз суур дээр бол өрөг тунхаг тамга гэх зарим судрууд бол яг ботоор билээ. Гэхдээ мэдээж 30% нэмэгдэлтэй зарагддаг. За тэгтэл нэмэгдлийн нэмэлт нэг эдгээр чинь 110 120 30 хавцаа байгаа ах шүү 4 бот судар нь маш гайгүй нэр хүүхдүүдтэй юм гоё өвийг гэр бүлэрээ ном унших цаг гэж гаргаад уншиж өгвөл маш их ухааны тэлээ шүү. Уцаа бариад суух шиг өдөр болгон 20 минутыг хүүхдүүдтэйгээ хамт аюу тийм сонирхолтой нөгөө уран зохиолын гэх юм уу үлгэрийн юм маягаар бичигдсэн ийм судрууд байгаа. Уншаад хинч ойлгоно, хинч дурлана, цаашаа бүр одоо юу болох вэ? Одоо яах вэ гэл ингээд пазл тоглоомыг эвлүүлж байгаа юм шиг ингээд хүн хүний түүхийг уншаад нийлүүлэхээр ингээд яг нэг хитэн талаасаа пазлууд эвлүүлэгдээд байгаа юм шиг ингэж гайхалтай уншигдаж өгдөг ийм гоё судрууд байгаа шүү. За тэгээд Монгол хаттын онгон түүхийн гэлба гэдэг судрыг бол би 2 номерт нь заавал уншаасай гэж хүсэж байна. Энэ дээр бол яг 13 дугаар зууны үе болон 16 дугаар зуун хүртэлх амьдарч исэн хаттууд за бүр мантухай сэцэн хатан за бүр өмнө нь нөгөө алунгой их гэж байгаа штэ тэр хүний төв хүртэл тэнд дотор орсон байж байгаа. Тэгээ энэ болгоно нөгөө онгодууд нь одоо дээд тэнгэрт бид нартай зэрэгцээ ертөнцид амьдарч идэг байх нь байна. Бидний төлөө үйлүүдийг бас арга бэлэг талд нь хийгээд явж идэг байх нь байна. Бид нарыг одоо ингээд түүхээ үнэн зөвөөс нь мэдээсэй, зөв амьдраасай, ухаантай амьдраасай, ухаараасай. За энэ одоо гадны хүчин зүйлүүдэд хорлогдоод байна шүү. Эндээс сэрэмжлээсэй гэсэн ийм гайхалтай өвүүдийг бид нарт үлдээсэн байгаа. Тэгээ эднэрийг уншлаа гэд бид нар одоо муудах нэг ширхэг ч юм байхгүй. Эсвэргээрээ бүр энэ судруудыг бүтээсэн хүмүүс чинь бүр дэлхийн өнцөг болон бүрт нөгөө номын сангуудад аль нэг нь одоо устлаа гэхэд энд нь ядахтаа үлдээсэй гэдэг үгнээс маш олон номын сангуудад энэ судруудаа хандвилсан байлээ. За төв номын сан болон хүүхдийн номын сан бүгдэнд нь энэ судрууд ихэнх нь бас байгаа. За тэгээд мэдээж одоо уншаал үзэхэд бол та нар бол шууд дуурлана. Магадгүй би эхнээс 1-2 хүнийхэн түүхээс яг гой хэсгүүдийг уншиж өгч явж бас болох юм тий. Яавал одоо хүмүүст илүү хүрэхээр бодноо. Тэгэд миний энэ бичлэгийг энэ хүртэл сонссон чамд танд маш их баярлалаа. Тэгээ ажил үйлсэд өндрөөс өндрөх амжилтыг хүсье. Тархиа үргэлж витаминаар, шимт хичээлээр цэнгэлж агаарай. Амжилт.